Өнөөдөр имчилгээр дэлхийн ертөнцийн хувилдааны налуудын талаар мөсөөл информатаар бичлэг өгүүлнэ. Тулгын малгай хамсууд бичлэгт орцгоё. За юу вэ? Юм үү те. Хойлооч сүүл хизээ бичлэгэнд орлоо. Сүүл чинь нэг сүүл нэг подкаст хийсэн санагдаад байна. Тий. За өнөөдөр юу ярих гэж чавлаа? За өнөөдөр ер нь нэг жоохон эвгүй юм байна. Чи ер нь хувилдааны онолж ер нь нэр зэгдэг. Conspiracy theory юу? Яа хайл сонсч байсан. Гэхдээ бол нэг итгэдэг гэж бодлохгүй. Яг итгэдэг. Бас л нөгөө нэг сэрэгөө артмных нэг үчи. Яа. Юу ч ихдэг ч. За юу ярих гэдэг тэгээд. Юу. За өнөөдөр нилээ conspiracy theory-ийн талаар нилээ ярин заяа. Гэхдээ маш өнгөцгөн. Гэхдээ ийм мөсөө уулын хэлбэрээр. За. Дээрээсээ доош хүртэл ингээд хамгийн deep юм. За чи дээдлийн эдинч бараг сонсч ийсэн л байгаа заяа. За ер нь л шууд эхлэе заяа. Цаг алдаад байгаа. Гэхдээ энийг өсч чамд тийсээ. Ямар ч төлгөн орж ирэвэл хаанаас сонсож байгаа юм бэлээ. Мэдгүй шүү. За эхний төвшин угаасаа гадаргуу эсэх байгаа штэ. За Illuminati. Энэ бол жинхэнэ conspiracy theory-ний постер боо штэ. За нөгөө $1 зурган дээр байдаг лөө. Тий нөгөө нэг юм гурвалжин нүдтэй. За энэ чи яг өгчлээ ингээд юм нэг тэр гурвалжин нүдтэй оршихуйч нь биш заяа. За юу юм тэгээд. Нөгөө нэг дэлхийн хамгийн нөгөө нэг баян дээрэс нь засгийн газар, entertainment, банк санхүү бүгдийн нэг хүчний араас өдөртөг хүмүүсгээ ярьдаг да. За. Тийм нийгэмлэг заяа. За энэ нийгэмлэгийн яг гол зорилго нь болохоор одоо New World Order гэдэг нөгөө нэг шинэ ертөнцийн юу гэх юм да одоо дэг журам ордер гэдэг ч тийм юм цогцлох. За энэ яг яадаг вэ гэхээр одоо тэр одоо жинхэнэ нөгөө гурвалжин юмнууд байгаа шүү дээ. Чи яг тэр нүд дээрээ дэлхийн оргил дээрээс бүгдийг ингэж хянж удирдна гэсэн тийм утгатай байхгүй ингээд дэлхийг өөрсдийн болно гэсэн. Юу л балаа юм шиг юмсан. Чи тэр Марк Цукерберг, тэр Билл Гейтс энэ тэр. За баячууд. Тийм баячууд энэ элитүүд. За. Наад бол чи юу хийдин яг тэр хүчний цаана. Чи мэдгүй чи 100 хаан гүшиг байгаад байгаа юу байгаа чи. За чи. Гэхдээ чи энийг бол баг хүн болох мэдж байгаа. Энэ одоо баг факт гэх нь хоолгүй байна. За чи тэр фактыг харуулчих хаана байгаа. За факт бол энд байгаа зөө. Одоо энэчнээс ахуулаад ер нь бүгд байгаа. Одоо ингээд тэр Марк Цукерберг хүн шиг харагддаг ш мэднэ сте. Нэг жоохон хайр гаргийн эвгүй харагдаад байна. Хизэр тийм гөрүү шиг зөө. За тэгээд би маш сонирхолтой юм лээ. AI хөгжиж ирснээс хойш Марк Цукерберг улам хүн шиг харагдаж байгаа. Өнгөрсөн жилүүдэд цааш юу? Яг AI хөгжиж ирснээс л хойш үнэхээр ийм хүн шиг ажилтдаг ийм хүн болчиход байгаа. Тэгээ яг хүн үү, робот уу эсвэл яг ийм гөрүүлүү тий. Ээл итгэхгүй байна тий. Яаж итгэв тий анда нэг. За энийг чи судлаад үзээрэй заяа. За би дараагийн руу оръё. За одоо эхнийх нь иймэрхүү юм байна. За дараачих. Эхнийх нь иймэрхүү. За хоёрдугаарт одохгүй хүмүүс ахаа саран дээр бууна гэдэг тий. Ахаад гэдэг байгаа байхгүй. Ахаад гэдэг. Тий. Чи одоо 1969 онд анх буусан гэдэг тий. Тэрнээс хэдэн жил өнгөрсөн. Тий, Apollo 11 хэдэн жил өнгөрсөн тэрнээс хойш. За 40-50 жил өстэй. Тийм, бараг 60 жил болж ин заяа. Тэгээд тэр 60 жилийн хугацаанд бид нар яагаад гэж буугаагүй. Гэхдээ тэр нохоо мохоо сарамч мавч нисгэсэн юм сте. Гэхдээ тэр нисгсэн яах вэ? Саран дээр буугаагүй шүү дээ бид нар чинь. Тэрийг чи ер нь угаасаа Америкч үуч нисгээгүй заяа. Оросууд биш одоогор бол зөвлөлтийнхэн нисгээдсэн. За энэ тэр яах вэ? Америкч үуч тэр дайнд ялагдчихсан байхгүй хүүтэн дайны энэ уралдаанд. Хүүтэн дай. Одоо хүүтэн дай чинь яг юм нэгэн рүү одоо ингээд 2 дугаар дайны дараа гараад ирсэн нэгэн рүү ингээд шууд харваад иж болохгүй байгаа шүү дээ. Тийм болохоор ингээд аль болох урлаг соёл шинжлэх ухаанаар оролдоодсан байхгүй бид нар чинь ингээд энэ ингээд тийм болохоор хүүтэндээ ингээд халуунтай биш гэж. За хүүтэндээ тийм байт юм байж. Энтэй яагаад сарблог холбогдоод байгаа юм? Саран дээр буусан худлаа гэж. За энэ угаасаа худлаа заяа би. Би батлана. За чи батлах юм уу? За нэг батлуулчаа. За батлахын цаашаа. Гэхдээ ер нь бол ийм сэжүүрүүд байдаг зав. Саран дээр агаар байхгүй мэдж байгаас агаар мандал байхгүй. За. Агаар мандал байхгүй бол салхи байхгүй. Тийм үстэй. Тийм бол ягаад тэр Америкийн туг нь хийсэдсэн юм да. Бид имжлэмжлэг харж байгаа шүү дээ. Хаана харуулах тэрийг одоо. Одоо энд ер нь бол ингээд Америкийн юу нэг байж байгаа. Одоо харж байна. Энд чинь ингээд хийсэд байгаа байхгүй юу? За тийм байна. За тэрнээс гадна ийм сарны гадаргуу нэг юм эвгүй юм сони байсан зөө.
ийм ягаад ч юм ийм сет чиг Холливуудын сет чиг одоо ингээд ийм тайз засал шиг заяа. Хэлбэр нэг тийм биш гэж юу? Тий. Тэгснээ одоо ингээд эн чинь харуул энд юу байгаа? Тэр саран дээр гаргасан анхны мөрн байгаа заяа. Тэгснээ эн чинь болохоор тэр Нил Армстронгийн юу нэгаа? Яг тэр өмсгөлийнх нь гутлын уулга. За. Одоо хар. Адилхан шаарч байна. Тарахгүй нэг юу? Тарахгүй ус чинь хар л та. За састин за. Тэрнээс гадна Америкчууд угаасаа ялгажсэн болохоор Холливуд ч хамгийн гайхалтай орн үстэй. Бүх юмыг бол хийж байгаа штэ. Тий. Камерын урд. За нэг юм байна. За 3 дахь бол бараг л үлгэр домгийн шимжтэй. Тэгтээ Атлантис гэж мэднэ үстэй. Нөгөө хүүхдийн нэ байдаг үстэй. Нөгөө улаан ийм өсөнө шивэс мэвэстэй нэг хүүхэнтэй. Атлантис бол угаасаа ингээд ийм юу медиа entertainment салбар бол зөндөө гарцаа одоо Aquaman хүртэл байгаа шүү дээ. Тийм Aquaman хүртэл авдаг. Зохиомжл биш. Анх байсан одоо ингээд бид хүн төрлөختөн биднээс өмнө оршиж исэн. Хаана нэсэн? Тусдаа тип байсан бохгүй юу? Хаана тэр тив нэсэн? Байж л та чи. Би чаана байгаа. Чи надад нэг харуулчаач яддаг. Тэ нэг энэ хавцаа байсан гэж үзээд байгаа юм заяа. Тэгээд байж би чамд тэгэхээр хэлээд тайлбарлаад л та. Техник технологиороо тэгээ оюун ухаанаар биднээс илүү дэндүү өндөр юм нэг юмшил байсан заяа. Соёл иргэншил. Тэгтээ яг ганцхан шөнийн дотор байгалийн хавшгааслаад алга болсон. Тэгээ уулмөр байхгүй. Тэгээд одоо динзавр шигээд байгаа юм уу? Тийм. Яг анхны уулмөр нь хаанаас байсан бэ гэхээр Грекийн философи Плато гэдэг шүү дээ. За. Тэрний яг зохиол дээр нь бол ингээд гар дурдгажсэн заяа. Тэгээ энэ дээр ч надад арай марахгүй л гэдэг. Юу юм? 51 дөрвс. Area 50 мөн үү? Невада юу? Тийм, Невада. Сүүлч нөгөө нэг рейд мэйд болж болохгүй нэг бахан хүмүүс орж морох гэдэг үү? За, энд бол угаасаа ойлгомжтой. Харь гаргийн биетүүдийг ингээд хадгалдаг. Ойр хавьд нөгөө нэг юм UFO юм нэстэг тав харагдсан гэж юм яригддаг та. Unidentified flying object гэдэг үү? Тийм, unidentified. 1947 онд яг Рузвельт тэр анхны UFO ч унсан гэдэг байгаа байхгүй хүмүүс ингээд hoax уу тэргээд ингээд дараад байдгийн. Эндээс бол яг хүмүүс чинь микрочипийг эндээс гаргаж авсан гэдэг байгаа байхгүй. Одоо микрочипийг чи ингээд нэг микроскопоор ингээд харахаар ингээд нэг амар нарийн байгаад байдаг та. Энийг хүмүүс юу нь бол хизэж гаргаж авч өөртөө гаргаж авч чадхааргүй байсан гэдэг байгаа байхгүй. Тэгээд ийм харийн битээс технологиг нь одоо ингээд reverse engineer хийж гаргаж ирсэн гэдэг байгаа байхгүй. Бид нар одоо өөрсдөө компьютер бүтээчихэд яагаад микрочип бүтээж чадахгүй гэж. Үгүй яг микрочип гэдэг юу концепт чинь ингээд цаашаа компьютер бол явсан шүү дээ. Яг компьютерийн үүсэл бол эндээс үүссэн гэж ярьж байгаа. Тэгээ чи яг ингээд харуул бас ингээд яг тэр бичлэг би яг үзсэн юм ингээд чипний тэр нарийн юм ингээд томруулаалс ингээд томруулдаг шин. Маш нарийн ингээд ийм нарийн зураасууд ингээд яваал. Чи бодоо чулууг ингээд бодуулж ингээд одоо ямар нэгэн байдлаар чулуу ус хоёр бид нарт байсан. Тэгээд яаж хийж байгаа бид нар бодуулсан хэр нэг л ийм скетч санагдахгүй юм шиг. За энэ бол ингээд юу болчих жоо. Эхнээс нь дуусч байна. Эхнээс нь ингээд дуусч байгаа юм. Юу ч хэлээд байгаа юм битгүй жоо ойлгохгүй. Яг энэ хоёрдугаар төвшин бол жоохон би өөрөө жоохон өөрөө би эргэлздэг юм заяа. За энэ яг хамгийн эхнийх нь болохоор time cube буюу одоо ингээд цаг хугацааны шок гэсэн концепт заяа. Энэ нь болохоор ингээд бидний ингээд орчин үеийн физик болон цаг хугацааны ойлголт төвчтэй худлаа заяа. Дэлхийн нэг эргэлт нэг өдөр биш 4 өөр өдрийг зэрэг бүтээдэг гэдэг байгаа байхгүй. 4 өөр өдрийг зэрэг бүтээнэ. Тийм. Өөр өдрийг одоо ингээд өглөө өд орой шүн гэд ийм 4 цагийн үеэр үүсгэж байгаа юм аа шин. Тийм. Тэгээд ийм цагчин ийм шоу хэлбэр үүсгэж байгаа байхгүй. За. 1997 онд анх Gene-Ray гэж хүн ингээд вебсайт дээр ингээд гаргаад дараа нь ингээд нөгөө эрдэмтэд рүү явуулсан. Тэгээд эрдэмтэд нь ингээд над чиг юм алгаагүй байсан болохоор ингээд жоохон догдох болоод сүүлдээ мим болоод дууссан л та. Энэ дээр яг ийм алгаатай ч гэсэн энэ дээр би нэг хитэлдэг юм аа. Гэхдээ ийм онол бол байдгийн. Наадах ч бол юу сэтгэхгүй юм байна. Энэ хоёр дахь нас хийх. Энэ ер нь хоёр дахь юу жоохон яг ийм юмны хавчигдсан болохоор маш тэнэг юмнууд байгаа маа. Харин би бас энэ дээр хүртэл жоохон эргэлзээл хийдэг юм. Одоо ийм цаг хэлбэртэй дэлхий. Энэ онол болохоор зөвхөн бөөр хийх гэсэн үстэй. Ийм бөөр хийхдээ ийм голдоо ийм нөхтэй донат чиг юм. Тэгээд хаана яаж байх вэ? Хаана яаж тэр нүхэн байгаад байгаа? Тэгээ тэр яг байгаа нүхэн яг учир нь болохоор ингээд яг голоос тэр короос нь гэрлийг ингэж хуглаад ингээд бид нарт харагдахгүй байгаа байхгүй юу? Яг хавтгай дэлхийчдийн л
Өмсчлөө чи хин цансаа л наатах чинь. За. Хавтгай дэлхийчд ингээд судалгаа хийж байгаа түү юм чинь. Хавтгай биш юм байна. Энэ доонат юм биш үү? Яв хэдүүлээ энэ хавтгаагаас явъя гэд. Ингээд тусдаа гараад явцсан бас нэг онол байгаа даа л та. Энд чинь жоохон хэцүү бол онол. Гэхдээ энэ гүйхэн хэсэг болохоор бас юм. За нэг тийм балаа дөөнгөө тэр чиг юу чинь тэр надаа. За энэ бол яг шинжлэх ухааны нэвшил заяа. Fermi paradox гэдэг. За яг үндсэн гол санаа нь болохоор ингээд орчлын ертөнцид тоо томшгүй юм олон гариг байдаг юм бол тэр түнд амьд оршихуй байх ёстой өстэй. Ямар нэгэн өөр гариг дээр ямар нэгэн баримт хийх ёстой гэж. За биднээс өөр. Энэ том гаригт бид нар бол байхгүй ганцаар байхгүй ойлгомжтой өстэй. Тэгээд бохторгууд. Тийм. Тэгээд гол нь бид нар яг тэднэртэй хэрвээ тэд нар оршдог юм бол бид нар яг яагаад уулзаагүй. Технологи наахгүй юм шүү. Тэгээд тэд нар ядаж бид нартай яагаад холбоо байхгүй. Хэрвээ бид нар тийм удаан байгаад байгаа юм бол Чухал технологи наахгүй юм шүү. Ямар. За тэгээд тайлбарлаа тэгээд өргөжлүүлээд явтаа. За тэгээд энэ болохоор яг технологи нь бол бид нар ч одоо хичнээн олон гэрлийн жилийн цаатгыг бол хардаг болчиход байгаа шүү дээ. Нөгөө хар нүхний зургийг хүртэл авчихсан. Ингэж бидний технологи хөгжиж байхад бид нар яхаар олж чаддаг. Тэгээд энэ нь болохоор засгийн газар айл хэдийн тэр дээртэй холбоо барьцсан. Гэтэ ингээд нэгнээс нуугдаад байгаа. Энэ нэг тиймэрхүү юу байгаа. Онл хийсэл онл юм байна л да. Гэхдээ байж болох боломжтой энэ шинжлэх ухааны онл юм байна. Дэнүрийн нисэх онгоцны буудлын гэдэг юм байдаг. Энийг ер нь хүмүүс нэг мэддэг юм. Гэтэ ингээд энэ буудлыг ороод харуул түрүү живдээр ирсэн Illuminati болон энэ элитүүдийн сүүрлийн цаг үед нуугдах юм бункер гэж ярьдаг байхгүй. Одоо таймаа янз бүрийн болов юм. Тэгээ одоо ингээд дэлхийн ингээд сүрх гэдэг байвал яг ямар учиртай вэ гэхээр дэнүрийн зочд бодлоор ингээд дүүрэн юм одоо энэ дарж хардаа. Одоо Библи апокалипс гэсэн юм байдаг шүү дээ. Энэ сүрлээд. За тийм. Тэр юмныг юм бэлгэцсэн маш олон юм зургууд байдаг. Юм сонь юм эвгүй. За энэ ганц зүгээр юм зураг бол зүгээр эзэн жоохон юм эвгүй гар байсан биш магадгүй гэж бодъё заяа. Тэгэнгүүт энэ ч анх баригдахдаа амар олон жилээр ингээд үйл явцсан ингээд удааширсан заяа. Тэгэнгүүтээ төс нь хідэн дэр бумаар хитэрсэн заяа. Юу одоо нөгөө юу юм хангалтч хөдөл юм уу? Үгүй. Тэр чинь ингээд доошо түнэл бункер ухахаар чи мэдээж хугацаа аавны зүтэй. Тэгээ төсөө нэмэгдэнэ зүтэй. Яг тэгэнгүүт энэ дэнүрийн нисэх онгоцны бодолж бас биш юу гэдэг вэ? Рүүзвэл ясл. Сонсоогүй юу? Бэлэн биш байна да. Яа. Ханаас юу авчирчаал юм бэ? За тэгээ яриач. За. Ингээд 1947 онд Нью Мексик мужид ингээд Рүүзвел хотын ойролцоо ингээд хар гаргийн нийтэд тавг сүрж унсан гэдэг байгаа байхгүй юу? Загшин газраас болохоор тэрийг ингээд цагуурын бөмбөлөг гэж хаагаад байгаа. Нэг юм дээр ийм сагсан дээр суучаал нөгөө үлээгээд доороос нь ингээл галаар үлээ нөөц ингээл тим ингээд байгаа байхгүй. За. Яаж тийм байх вэ яаж та. Ингээд хэлбэр нь хүртэл өөр байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс гадна зөө ойр хөвдөнд байсан бүх хүмүүс ингээд ийм хар гаргийн биет харсан гэд яриад байгаа байхгүй тийм. Тэгээ яг нэг юм кинон дээр гардаг ийм хар гаргах юм байдаг шүү дээ. Нөгөө саарли юм тийм шүүцсэн тийм. Тэ. Одоо чи нанобот гэж мэднэ шүү дээ. За наноботыг бол сонсч ирсэн. Зурагт нөгөө кино дээр янз бүрийн санаад чинь тийм. Одоо нэг нанобот нэг юм идээд хоёр болох юм юу та чадвартай юм юу гарч ирвэл за тэд нар чинь ингээд хязгааргүй үржинэстэй нанобот нүдэнд харагддаг нэг юм эцсээр байгаа доо. Ер нь бол замдаа таралсан юм эцсээр байгаа доо. Тий. За тэгсээр хагаад энэ юм явсаар дэлхийс дэлхийд чигт ингээд юм грейг үгээр тэр чигт байхгүй болох тийм юу онол байгаад байгаа. Сүүрлийн онол. Юунаас эхэлтэй нэ чинь тэгээд нано технологийн хөгжлөөс яг анх гарсан байхгүй. Тэгээд анх чин цөмийн бөмбөг ус хөгжүүлж хахад энэ манай агаар мандлыг шатаач магадгүй гинжүү уурал асуулаад гэдэг тиймэрхүү байсан. Ийм онол гарч ирсэн шүү дээ. Агаар мандал сүүр мөн. Тооцоол тий. За. Яг тэрэн шиг ингээ анх хөгжүүлж хахад энэ хүмүүс айсан байдаг байхгүй. Гэхдээ ингээ бодохоор бас нэг холдог үстэй нанобот ч бас бидний төсөөснөөс илүү гэж чадаад байгаа сте. Энэ бол зүгээр сүүрлийн онол. Гэтэ яг хувилдааны онол явчих. За дараагийн төвшин. Арай харанхуй болчихно. Балгаага жоохон чанга өмсчихөн да. Юу өчлөөл. Simulation мэднэс тэ одоо Sims одоо тэгээд юм simulation game шиг үү? За SimCity мэт тий. Одоо Sims тоглолоо гэж үтэй. Чи ингээд тэдний бурхан зү. Тэр бол бурхан болоод болж байгаа тий. Нөгөө баач их янз бүрийн хүмүүсийг ингээл хооронд нь холбоно гэдэг. Гэрлүүлэн хүүхдэрүүлэн янз бүр болно. За бид нар ирээ simulation дотор үл яг уу. Одоо Matrix шиг. Бид нар ямар нэгэн зохиомжлол юм дотор байвал яг уу гэж үү? Чи яаж нэг одоо баттгах чаа энэ онлоо. Ямар ч simulation-д ямар ч юм тоон юунд глич алдаа гэж байдаг те. Ямар нэгэн байдлаар за юм хизээж төгс ажилтдаг тийм үстэй. Mandela effect гэж мэднэ үстэй. Одоо нөгөө нэг баг байхад чинь нэг юм байдаг байсан ирнэ. Одоо ингээд одоо цаг дээр ирэнгүүт нэг
үсгэн ч өөр ч юм уу, фонт нь өөр ч юм уу. Тэр Monopoly-г тоглоом байдаг шүү дээ. Тэрний яг юм гол дүрийн юу гэдэг шүү дээ. Моноклгүй юу? Тийм нэг шилгүй байдаг хгүй. Нэг шилтэйг санаад байгаа сте. Нэг шилтэй л байсан. Байдгүй юм байлээ. Одоо хаавал тийм байгаа хгүй. За өөр тэрнээс гадна Pikachu-гийн юу вэ? Сүүл нь. Ийм төсөлдөө хартаа юу? Төсөлдөө хартаа төстэй. Нааталтай л идэх санагдаад байгаа юм да. Ээжи бод ингээ Mandela effect ягаад ч нэг юмны хөвсгөлч нь өөрчлөгдсөн ч юм уу. Ингээ бодонгот simulation жоох ер нь өндөр магадaltaй шүү дээ. Ер нь бод надад тэр глич нь Mandela effect гэж орж ирээд байгаа юм уу? Тий. Дараагийнх Aztec-ийн алт. Aztec-ийн зүрхний мэднэ үстэй. Мэднэ. Киног өнөртлээд үстэй. Уус нь нөгөө амар зүрх мөрхийн суглаал нөгөө юу гэж магаддаг. Sacrifice хийдэг. Тий. Одоо ингээд 1520 онд гэсэн байгаа. Эрнэн Кортес гээд юу Испанийн булан эзлэгчдээс ингээд юу алтаа нуусан байгаа байхгүй юу? Тий. Aztec-ийн эзэнт гүрэн нуусан мөртлөө тэр нь одоо л хайгаад болдог. Ерөөс олддог ингээд Aztec-ийн эрдэнэ зүрч амар хүчрүү байсан шүү дээ. Тийм. Бараг пирамид шиг юмтай бод. Тий, тэгээд Aztec-аас ч бүр юм алт юу цагаан алт малт айгүйх олддог гэсэн. Тэгэхээр энэ түүхэнд болохоор нөгөө уу гашуун шүн гэдэг нэг юм байгаа байхгүй юу? Тий. Испанчууд нь алтыг авч зүгтах гээд оролцсон ч гэсэн ерөөсөө ихэнх нь бол нуурандаа живээд үлдснийг нь бол яг Aztec-ууд өөрсдөө буцаа авчдаг байхгүй. Хамгийн сонирхолтой нь заяа. Яг энэ алт одоогийн Мексикт биш заяа. Америкийн Ютад байгаа гэж үзээд байна. Ер нь бол байгаа гэж үзээд байгаа. Тэгээд гол нь яг тэрийг хин хаашаа авчихсан. Тэр хэмжээний алт яаж авчихсан бэ? Чи нөгөө нэг юу Ариунагийн дуучин Ариунагийн өглөө шиг их орон мэднэс сүнстэй хийхэд дөө. Тий. За. Тэр сүнс харуул яг нэг юм арт нь бол өчнөө юм Монгол бүжгийн хувцастай ингээ хүмүүс байгаа байхгүй. Тий, яг би тэрийг бас харж ирсэн. Багтаа хүртэл нөгөө нэг ярьд үзсэн шүү дээ. Хойно нь ингээд яг хэсэгэн зууныг 1-2 секунд харагддаг шүү. Яг нэг хэсэг зур харагддаг тий. Хааслахад харагддаг байхгүй. Одоо ингээд энэ яг энд байгаас тэ нэг юм. Би бас харахтаа юм 10 жилийн формтой охин гэж Тий, яг харагддаг. нэг 10 жилийн охин. Тэр үеийн хуучны 10 жилийн формтой. Ийм цагаан магаа нөгөө юу хумтай нэг гэдэг. Сарпанч тий. Тэгж байгаа байхгүй. А тий. Энийг соёл даны онлохээс илүү жоохон creepy гэр бол ормоор интэгтэй. Тэгээ нөгөө нэг говийн зэрэглэг нэг ясны байдаг шүү дээ. Тий, нөгөө нэг юу жүжигчд найруулагчд бүх юм нэг айлд ороод юм амсангуудаа тэгснээ эргээд харсан ч байгаагүй тий. Бөөрлөөсөн мэс. Бөөнөрөө нас орсон мэс. Бөөнд алгалцсан шүү дээ. Ерөөсөө бөөнд нас орцсон. Тэгсэгсэн. Чи болчих. За, өөрсдөө байгаа юм. Чи яг ярьчвал яг осоохгүй юм санагдаад тах юм. За, тэгвэл ярихаас ч өмнө усууч. За, Лос Анжелесийн дулаан гэдэг байгаа байхгүй юу? 1942 оны 2 сард нөгөө нэг юу сувдаа иргэд гэдэг шүү дээ. Pearl Harbor. За. Тэр чинь бомбогдуулсан дээ. Тийм. Яг тэрнээс хэдхэн сарын дараа ингээд Америкийн айрам ингээд Лос Анжелес хотын яг тэнгэрт Япон руу онгоц шүү дээ. Ийм өөр биет рүү онгоц ниссэн гэдэг байгаа байхгүй юу? Өөр биет рүү галсан тийм ингээд. Пуучин уурч галсан гэдэг байгаа байхгүй юу? Шүн нь болохоор ингээд юу довтлогооноос хамгаалах дуу төхөө энтер дуурсан заяа. Дурангуудаа гэр ийм тэнгэрт ийм гэрэлцсэн ийм үл мэд итгэх бит одоо ингээд UFO ингээд харагдсан гэдэг хүмүүс яриад байгаа байхгүй юу? За. Тийш болохоор ингээд зенитийн буугаар яг 1400 гаруй сумаар ингээд харавсан гэдэг байхгүй юу? Зенитийн буу. Тийм зенитийн буу нэг юм байдаг байхгүй юу вэ? Ийм буу. За. Гогтарын сум гарна ерөөсөө. За гогтарын сум гарна амар сум гарна тийм ерөөсөө. Амар өгдөл чадаагүй гэдэг байгаа байхгүй юу? Тэр өдөр болохоор ингээд ярьсан юм гэхээр ингээд цаг өөрөө бөмбөлөг гэдэг байгаа байхгүй юу? Нөгөө air balloon шүү. Тий. Яг хамгийн ийм тэнэг юм нь симуляц нь ингээд биднийг ингээд цаашлал үннээсээ холдуулах гээд үзээд байгаа мөртлөө ийм шин юм гаргаж ирч чадахгүй байгаа маш тийм юм. Би сонсож байгаа шүү дээ. Одоо нилээн харанхуй болцсон байна. 5 дугаар биш. Ер нь ярaalраа нилээн харцсан ба шүү. Амьд ус гэж бодгоо. Энэ нонол дээр болохоор яг ингээд ус нь яг зөвхөн ийм хими нэгдэл шүү дээ. Одоо ингээд усны юу чинь ингээд хааш хоёроо гэсэн ийм 3 молекул байгаа шүү дээ. Ийм те. Ийм биш зөө. Харин ингээ мэдээллийг хадгалдаг юм энерги дамжуулдаг юм амьд бүтцтэй гэдэг байгаа байхгүй. Энийг нь болохоор одоо ингээ манай энэ карантин юм ус шүү дээ. Эднэр ингээ системээр ингээ устгаад байгаа байхгүй. Усаад амьгүй болгоод байна гэсэн үг байхгүй. За амьгүй болгоо яах юм. Амьд энерги устгаад ингээ бидний тэжээлийн багсаад бидний ингээ өдөртөө илүү амархан болох гээд одоо фотор мотор гэдэг байгаа шүү дээ. Одоо Америкч ингээ усны фотор мотор гэдэг байгаа байхгүй. Тийм бодис өдөртөд илүү юм тэнэг болгоод ингээ өдөртөд амархан болох гээд манипулят хийх гэдэг яг уулам тэнэг болгоод байгаа. Тэнэг хүмүүсийг өдөртөд амархан штэ. За тийм. Чивт хоёрыг бол өдөртөд хэвчээ. Тэгээ амьд усна одоо яг биднэрт ямар нөлөөтэй байгаа. Одоо ингээ тэрийг ууж исэн бол хэрэг. Энерги тэгээ мэдээлэл юм дамжуулдаг юм гэдэг байхгүй. Одоо усны талт гэж байдаг байхгүй юм. Микроскопоор харуул. Тэгээ тэрийг ингээ гимтэж байхгүй болгоод байна гэсэн үг байхгүй.
зэрэг. Тийм одоо ингээ бидний юм сүнслэг байдал юм оюухан одоо spiritual юм energy aura энтерж тэрийг ингээ боцоглоод байна гэсэн үг байхгүй ингээ байхгүй болгоод эвдээд байна гэсэн үг. Грекийн гал. Byzantine Empire гэж яддаг шүү дээ. Byzantine эзэн төрөө. Маш том гүрмэдэг да. Газрын зураг дээр бол яг эд үйтэй нэг ийм том юу газар нутгатайсан юм агуу гүрэн байсан заяа. За. Усан дээр хүртэл ас чаддаг тийм галыг ашигладаг байсан гэдэг. Юу Eternal Fire юм уу? Одоо нэг тиймэрхүү заяа. Тэгээд грек гал гэж нэрлэдэг. Туркийн баг уу? Eternal Fire юм уу? Боловчтой. За. Одоо болохоор одохгүй шүү дээ. Тэрийг ингээд сүргээс өмнө ус тэр баримтыг ингээд устгаад нуугаад арга нь байхгүй болгоцсон гэдэг байхгүй. Гаргаж авдаг байсан юм уу бүр? Тийм ингээд ер нь л одоо л онцгой болтон заяа. За. Тийм гаргаж авдаг юм бүтц байсан юм шиг байна. Extraterrestrial буюу гаднаас дэлхийгээс үүсээгүй гэж ярьдаг. Одоо дахиад хайргаар юм. Агарта. Ер нь Атлантистэй нэлийн төстэй заяа. Хоосон дэлхий одоо хөндөй дэлхий лөө хоолоо шүү дээ. Одоо нөгөө King Kong versus Godzilla дээр хардаг шүү. Тийм тэр шиг тийм өндөр өвчлөлтэй юм нууцлага газар тэрхийн яг ингэ тэр хөндөйд нь оршдог. Дэлхийн одоо Корея оронд нэг хүний дэлхий байгаа гэсэн. За. Атлантисаас бол жоохон санаа авцсан гэмээр юм юугүй л байгаад байгаа л да. Гэхдээ яг 19-р зууны төсөл үеэс нэг юм ном зохиол дээр айгүйх юм санаа авч гарч ирсэн гэх юм уу? Агарта ном. Тий. Тэгээд ер нь бол нөгөө нэг юу Төвд, Антарктид тэгээд хойтвол гэх мэт иймэрхүү газруудад нөгөө нэг тийшээ хүрэх зам байдаг гэж юу гэдэг вэ? Яриад байгаа. Тэгээд тэр хүмүүс болохоор одоо ингээд дэлхийн 2-р дайнд нацист Герман ийшээ хүрэх замыг нээсэн байсан гэдэг нэг юм бас яриа байдаг байхгүй. Ер нь онгоц ингээл нисгэр ингээл хартаа нэг юм байдаг. Цагаан мөрүүлдэг. Тийм цагаан мөр. За. Тэрний талаараа дээр заяа. Одоо хими болмоор уу? Chemtrail. За энэ яг гол сайн юу вэ гэхээр дахиад нэг Illuminati юм орж ирэн заяа байж ихтэй сонсож ил. Одоо энэ харж байгаа энэ дандаа юм юу хойно юм үлдээд байгаа шүү дээ. Энийг чи хүмүүс ер нь уур муур гэж ярьдаг да. Тусны уур муур тий. Үгүй энэ нөгөө нэг юм цаг агаарыг үдирддэг юм юу хими боцх юм. Одоо юу гэх юм одоо юм үүл рүү буудаж бороо оруулдаг да. Одоо бид нар үүл рүү буудаж юу гэдэг үлээ нэг тийм балаад байдаг. За. Яг тэрний агсан хөвлөр. Тэгээд цаг агаарыг үдирддэг. Гэнэт чи өөр эсрэгээрээ нөгөө нэг юу яадаг гэдэг байгаагүй л хүү амт нэг оюун санааг үдирдэгчлэн тиймэрхүү балаа мэй явдаг гэсэн мэтэс. Тэгвэл зурдаа төвшин рүү орох. Сүүлэх юм уу? За. Африкинууд. За энэ нь болохоор ингээд юм сахарын цүлт байдаг зөө. Африкинууд гэдэг юм. Сахард чи өөрөө цүл үсттэй. Заримдаа чамаа бүр жихэн биш байгаасаа гэж үсэх юм да нэрэ. Ийм сахарын цүлт ийм байрладаг юм юу аахгүй. Африкинууд гэдэг ингээд сансрын хиймэл дагуулаас хүртэл юм харагддаг юм. Том юм цайраг хэлбэртэй газар зүйн юм тогтцоод байхгүй юу? За. Энэ бол яг жинхэнэ нөгөө нэг Атлантисийн суур гэж ярьдаг байхгүй. Тэгээд энэ нь болохоор яг нөгөө нэг ахил source нь болохоор нөгөө Платогийн бичүүлдээс нөгөө Атлантис гэдэг юунаас ярьж ирсэн юм зохиолын үйлдэл өмгчлөө. За. Тэрэн дээр ингээд дурдгдсан юм 3 давхар юм ижил цагираг гэдэг юм болохоор яг цагаарын яг нуттай яг ингээд хардаг байхгүй. Бас жоохон юм төс байгаа сте. За байж болох тэнтэй асуусан. Түширэн цүлт ингээд үлдсэн байна гэдэг чинь бас юм Атлантис гэдэг ТV-ийн одоо юм үлдэгдэл гэж яриад байгаа юм. Одоо яг ямар хүчтэй юу байсан бэ гэдэг юм тийм ямар суур сайтай байсан бэ гэдэг нь л ингээд харуулж ийн л гэж үзээд байгаа. Одоо энэ сүүлийн хоёр дээр л чигдэж тарах бах та. Сар бол хиймэл давал. Сард итгэдэг байна да. Зургатаар Супермен гардаг юм чи Супермен жинхэнэ л хат те. За сэж болох юм те. За сонсъё. Сарыг ин хиймэл дагуул гэдэг байхгүй. Хиймэл дагуул. Сар бол ерөөсөө л хиймэл дагуул заяа. Одоо тэгвэл эсрэгээр юм барьчих. За сар хиймэл дагуул юм бол тэр чинь ямар нэгэн байдлаар одоо хүн дээш гаргасан байгаа шүү дээ. Хүний хүчээр. Тэгээ яагаад тэр нэр буучлахгүй байдаг. Цаан дээр буулдгуудлаа байсан юм бол. Машин гээ явж байгаа шүү дээ. Тэр явж байгаа машин дээр араас нь гүйчээ дээр нь араас нь үсрээд гарах уу? Тэр чинь одоо тийм хүч садлаа байх хэрэгтэй байсан дээ уг нь. Хэрэг тийждэг гаргасан л юм бол агаар мандал руу гаргацсан байх болов уу? Үгүй мүү. За мэдхгүй. За би ч уу мэдхгүй. Consumerism. Энэ бол ерөөсөө үхэл. Consumerism гэдэг нь яг тийм хэрэглээний соёл одоо юу? Хэрэглээний нийгэм гэх юм уу? Одоо бид нар чинь ингээл дандаа шинэ юм авах хэрэгтэй те. Шинэ юм аваад одоо нөгөө нэг бас fear of missing out лөө. Тийм фомос одоо ингээл дандаа юм эдийн шунталтай болцсон. Хүмүүс нөгөө лабобо гарсан ч лабобо авсан, фижи спиннер гэл ингээл ярьдаг те. Спиннер авсан тий. Дандаа юм сэтгэл зүйн дарамт болж байгаа хгүй. Тэгээд бидний ингээд тархийг ингээд бүр айлхтай угаацсан заяа. Одоо шинэ юм зүүж хэрэглэхгүй л бол
болохгүй гэсэн юм зулцаж байна. Тэгээд тэрнээс гадна одоо микропластик гэж байгаа шүү дээ. Одоо бид нэр бүр цус руу яваад орсон. Бүр ингээд нүдэнд бүр ингээд жинхэнэ бүр микроскопоор ингээд харахаар юм гэдэг үстэй. За. Тэр чинь хүртэл одоо энэ консюмеризмээс болсон байхгүй юу? Одоо ингээд бидний ийм эрэлт их байсан. Тэгэхэд бол тэр эрэлтийг хангахын тулд бид нарт ингээд ийм хуунцраар хувц хүртэл гаргаж өгсөн. Тэгээд юм болгоныг хямдхан хуунцраар гаргаж маргасан ингээд ярингуут ингээд цусндаа микропластик хүртэл ийм юу консюмеризмээс болсон байгаа байхгүй юу? Тэнгүүдээс ажиллаад одоо нөгөө далаа малаач бас нөгөө их хоогоо ил байгаад үстэй. Баахан пластик юм байдаг. Тэгээд яг яагаад ингэж байна гэхээр бас л нөгөө нэг одоо ингээд буцаад Circle Back-ийн Illuminati дээр очин заяа. Одоо энэ том компаниуд яагаад аль болох хямдхан аль болох юм пластик юмар ингэ яваад энэ пластик бид нарт хортой. Тэгээд бид нар хордвол яах вэ? Өхөн өвчлөн. Өвчлөл им аавна. Им авбал имнээс хамааралтай болно тийм үстэй. Addiction үүсгэж байгаа юм тийм. Addiction үүсгэх нь бидний сул дорой болгоно юм. Өдөртгөл улам cycle ингэ яваад байгаа юм. Тийм. Тэгээд ахаад нөгөө нэг new world order. Тэгээд ер нь бол өнөөдөртөө бол ингэ болж ин зөө. За. Гэтэ бүх юм яг бүх юмны угийг хайгаад ингэж явж байгаа. Сүүлд нь постэр бой Illuminati дээр л очиж. За, өнөөдрийн бичлэг ер нь ингэ дуусч байна. Та лайк болон subscribe дараарай. Коммент ямар нэгэн юм ирүүлмээр үлдээ. Бас эсвэл энэний дараагийн дугаарыг хийсэн ч болж байна. Энийг гэтээ таж үргэлжлүүлмээр юм биш үү? Юу яриад байгаа юм бэ? Чи итгэхгүй л юм уу? Итгэнэстэй. Яг бицгайдагч байгаа л та гэтээ бас тэ. Ер нь лайк болон subscribe дараарай. Коммент сэтгэлээ үлдээгээрэй. Баярлаа. Баяртай. Гэтэ андаа ер нь айгүй юу байгаас тэ. Худлаа гэмээргүй. Ер нь гэтээ энэ баримтуудыг харахаар бас юу юм те. Чи ялангуяа энийг харин бүр маш юу зөө. Гэтэ чи андаа өнөөдөр юм уусан юм ер нь. Ямар юм? Чи нэг юм уудаг өстэй. Бас мартсан юм эсвэл. Гэ мартчихэ. За байж. Одоогээс ууч. What the fuck?